За сайн байцгаана уу? Подкастыг маань сонсож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаартаа бид хоёр үргэлжлүүлээд та бүхэндээ түүхүүдээ хуваалцсан. За бид хоёрлоо маш олон захиа илгээсэн маш олон үзэгчтэй, сонсогчтой баярлалаа. За эхний дугаарыг маань бас маш гоёор дэмжиж урмын үг хайрлсан, бас инстаграмаар маш хөөрхөн тийм урмын өгнөд явуулсан та нартай маш их баярлалаа. За тэгээд эхний дугаар дээр нөгөө охиноо яагаад танилцуулсангүй эхэлчихвэ гэж тэгжсэн. Одоо энэ удаа яг сийлэнгээ танилцуулъя. За. Тийм нэг өмнөх төр болохоор яг танилцуулсан юм л да. Тэгээд би тэр өөрөө эдит хийж байхдаа миний хоолой бүр ингээд амар юм житэрсэн юм шиг сонсогдсон байхаа би хасцсан байхгүй юу. Тэгээд энийг амар сэмсэртэй зүйл гэж бодоагүйсэн чинь тэгээд тэгэд танилцуулаа дуучлаарэ. Тэгээд намайг Силэн гэдэг Монгол Улсын их сургуулийн философи ангийн оюутан байгаа. Тийм байна. За тэгээд би болохоор Амина. За тэгээд бид хоёр өнөөдөр үргэлжлүүлээд түүхээ ярихаас өмнө за өмнөх дугаар дээр бол бас нэлээд эрэгтэй хүмүүсийг жоохон эрэгтэй хүн яриадсан чи эрэгтэй хүмүүс сонсчихэд ваа ингэж эрэгтэй хүнийг ингэх та эрэгтэй хүн дурггүй мүү үгүй бид хоёр эрэгтэй хүн дуртай гэсэн тэ яхаа тэр болохоор ялцчгүй одоо нэг хоёр төрлийн одоо бас хүн биш үү? Ийм сайн эрэгтэй хүн байна, муу эрэгтэй хүн байна. Тэр ялцчгүй эмэгтэйчүүдээ эрэгтэйчүүдээс авсан юм шархан дээр үндэслээд за ийм бас эрэгтэй хүн байд шүү, эрэгтэй хүний төрлийн юм шүү гэж жоохон ярьсан. Тэрнээс бүх эрэгтэй хүнийг амар муу эсвэл дургу гэж ярьсан тийм юм байхгүй. За тэгээд хүн болгоны амьдралд маш олон төрлийн үйл явдлууд тохиолддог. Тэгээд энэ цаг мөчид яг сонсож байгаа та бүхэн яг чиний хувьд, таны хувьд магадгүй ганцаараа яг энэ подкастыг яг одоо сонсоод тэгээ бусад хүмүүс ч гэсэн адилхан магадгүй өөртөө ч адилхан түүх байж магадгүй. Тэгэхээр дараагийн дугаарууд ч гэсэн маш сайн сонсоод яг өөртөө зориулсан юм нууц байдлаараа мэдрэмжээ илүү их ойлгож сонсоосаа гэж хүсэж байгаа. За тэгвэл өнөөдрийн ирсэн захиануудаас хоёлаа эхлээд уншийе. Би одоо 23 настай. Бага хахад маань эцэг их маань салаад жоохон байсан гэсэн тэр үедээ бүгдийг мэдэрч байснаа бол тод сандаг. Тэр үеэс эмээ дээрээ байж ээж маань хол сурдаг байсан. Тэр үед нагад зах маань арх уудаг, эмээ бит хоёрыг их зовоодог гэсэн. Жоохон том болоод 3 4 ангид орох үеэс эхлэн ээжтэйгээ хамт амьдрах болж эмээ маань ч бурхан болсон. Удалгүй ээж маань одоогийн аавтай маань суусан. Аав маань маш сайн хүн. Намайг үнэхээр сайн хайрлаж халамжилдаг. Тэр үед ээж маань хүнийг хайрлаж ээжл хайрлуулна гэхүүгээр намайг сургаж байсан. Ээж их завгүй байдаг гэсэн болохоор гэр орны бүхий л ажил над дээр найзуудтай хаяа нэг хичээлийн дараа хөгжөлтөж кино өндөр үзэх үедээ тараад маш уртан гэртээ харж хоолндоо бүгдийг хийчээд гардаг тийм л байсан. Харин сүүлийн жилүүдэд өөрөөсөө нэг зүйлийг ажиглаж эхэлсэн. Тэр нь өөрийгөө бодохгүй үргэлж бусдыг бодож бусад хүмүүс намайг гомдооч уучлалч гоохгүйгээр буцаал юу ч болоо юм шиг харцагт нь яг л адилхан юу ч болоо юм шиг байж харин бусад хүмүүсээ гомдоохой гэхээс айж өөрийнхөө бодлыг хэлж чадахгүй уурламар байгаа бол уурлаж чадахгүй нөгөө хүнд мал таалагдчихвэл гэсэн бодолтой бүх харилцаанд ханддаг. Энэ нь сүултээ өөрийгөө хамгийн их зовоож байгаа юм шиг санагдах болсон. Бас өөртөө хангалтгүй санагдаад бүх зүйлд эргэлзэж ингүүл яхавал тэгвэл яхавал гэж бүгдээ санаа зовдөг. Өөртөө итгэх итгэл бол тэгээл орон гар намайг гिचэн сэтгэлээсээ хандах хүн байхгүй юм шиг мэдрэмж үе төрнөө. Зарим шөнөдөд толгой дотор өөрхөө орж зугаад зогсолтгүй яриад л байгаа юм шиг их бодолтод нойргүй ханах шөнө цөөнгүй. Ийм байдлаас яаж гарах ёстой байд юм бол хэвийн сэтгэл зүй бол биш байхаа гинэ. Нэг юм хүнийг өөрөөсөө илүү хайрлах ёстой гэдэг ч юм ингээд нэг юм багаас нь магадгүй бидрийг ингээд нэг юм хүнийг амар сайн хайрлаж иж хайрлагдана гэдэг ч юм ингээд нэг юм хайрыг заавал юм нэг юм нөхцөлдүүлэх байдлаар ингээд жоохноос сурахчингууд магадгүй ингээд би айгүй олон хүмүүсээс харж байгаа л да ингээд том болсон хойноо би ингээд заавал нэг юм хийж өгчиж хүнд хайрлагдана заавал нэг юм хүлэн зөвшөөрөхийн тулд хүнд хайрлагдах хэрэгтэй гэдгээсээ болоод тэгээд ингээд хитрхи их хүмүүсийн төлөө зүтгэл яваад байдаг хүмүүст амар ингээд сэтгэл зарцуулаад байдаг. Тэгээд тэрнийхээ хариуд
эргээд нөгөө хайрлагдахгүй байгаас амар шаргалцсан хүмүүс зөндөө байгаа байхгүй. Ер нь бол энэ баг хүн болгонд л байдаг баг. Нэг тийм үе байд юм болов бас нэг тийм нэг эцэст тэгээд нэг өөрийгөө хайрлах хэрэгтэй маань гэдгийг ойлгоод дуусдаг юм шиг тийм. Би л чол юм байна. Тэнгүүд бас би нөгөө нэг юм уншижсэн маа нөгөө өөрийгөө бусад хүн чамайг хүчрхийлэхээс илүү нөгөө чи өөрийгөө хүчрхийлдэг бол энэ бол хамгийн амар зүйл гээд. Чи нөгөө өөрийгөө хүчрхийлэхийг хүлээн зөвшөөрөд байгаа байхгүй. Би хангалтгүй учраас би одоо угаасаа муу учраас одоо ингэж байгаа гэдэг ч юм уу. Тийм зүйл дээр өөрийгөө л нөгөө хүчрхийлүүлэхийг өөрөө л хүлээн зөвшөөрөд байна л гэж харсан. Тэр нь тэгээд дараа нэг бусад хүмүүсээс би амар хангалтгүй юм байна да гэдэг мэдрэмж аваад өөрийгөө булам хэцүү байдалд оруулдаг юм. Чамд тэгтээ тийм ер нь амьдралын тохиолдол мэдрэмжүүд яг ихэр төрж исэн. Жишээлбэл одоо энэ охин 23 настай гэж аахгүй. Тэгэнгүүт ингээл нөгөө багаас ингээд хүмүүжил одоо жишээ манай гэр бүл гэх юм бол бас л яг ингээл амар сайн охин байхын тулд чи амар хичээх ёстой гэдэг ч юм уу. Тэгээ чи ингээд ээж аваа хачиг харуулах ёстой гэдэг ч юм уу. Somehow ямар нэг байдлаар тийм код өгцөн. Тэгээ би тэрийг ингээд яг надад тэгж хэлсэн юм уу гэхээр үгүй ч юм шиг. Тэгсэн мөрчлөө би ингээ амар ойлгоцсонсоо болоод ингээд жишээ нь ингээд хүмүүсийн амар ингээд сэтгэл гарах хэрэгтэй юм шиг анханасаа ингээд бараг араас амар гүйж мүгээл найз нарынхаа ингээд хойноос амар ингээд гэл тэгцэд нь ингээд өөрөө амар үн цэнгүй болж байгаа юм байна гэдгээ бас яг нэг юм 20 бараг нэг мэгтэй байх үед амар ойлгож ирсэн. Би бас тийм шүү дээ. Би ингээд бүр ингээд багасаа нэг сайн ихч би ч нөө айлын том байхгүй юу. Тэнгүүд сайн ихч сайн охин тэнгүүдээ сайн ийм сурагч багш нарын хайртай сайн сурагч тэгээ сайн найз би юу н сайн л ах сайн охин би юусэн ингээл багасаа ингэж сайн хүн байх хэрэгтэй юм шиг тэрийг одоо хаанаас авсан бүү мэд магадгүй ингээд одоо бодоод хахад юу н заавал юу н сайн байх хэрэгтэй гэдэг тэр зүйлийг яалтчгүй гэр бүлээс л авсан баг та нөх хүний урмыг хугалахгүй гэл тий одоо бицал хүрхэнтэй хайрлуулагдах гал тий би муу ажиллахгүй шүү гэл айлын том болохоор хастай амар жоохон дарамттай гэдэм билээ гэдгийг сүүлд ойлгосон нэг айлын тамчин бараг тэгэл нэг ээж аавын хооронд ээж аав болд нь шүү дээ түмэр амар сайраал тэгэл амар сайн байх хэвээр гэл би ер нь багасаа тийм нэг сайн гэдэг тэр шалгуурт тэнцгэж амар ер нь багасаа хичээдэг хүүхдээс би сайн хүн байх хэвээр би сайн охин байх хэвээр би сайн ихч байх хэвээр тэгээд энэ нь илүү намайг дараа нь ингэж хүмүүс хайрлна гэдэг ч юм. Тэгээ энэ бол яхаа өөрийгөө л бас л хүчрхийлж байгаа юм л та. Одоо тэг ер нь сайн байлаа гэдэг яах вэ? Сайн хүн байсан жаалаа. Чи өөрийгөө л мэдчих хаад бусад хүнд заавал тэр чинь нөгөө бусад хүмүүст ингэж би таалагдахын тулд хийдэг гэсэн зүйл байхгүй. Одоо л яг чин зүрх сэтгэлээсээ зүгээр л би сайн баймаар байна гэдгэн зүгээр миний ингэж цэвэр одоо юу гэх юм. Хин нэг нь таалагдахын тулд би ингэ сайн байх гэж хичээхэ болтой зүгээр л би зүгээр сайн зүйл хиймээр байна, би сайн баймаар байна. Гэхдээ хин нэг нь таалагдах гэж яг зүгээр л надад гоё байгаа учраас би сайн байгаа гэд. Надад ингээ мянга муухай хандсан ч гэсэн одоо би ингээ яа би тэр хүнд яах гэсэн хандаа гэж юусэн боддгоо шүү. Тэг надад сайн хандсан ч гэсэн надад муухай хандсан ч гэсэн тэгэл за би сайн байсандаа хийж харамсдаггүй гэд. Өмнө нь бол дүр бүтээж худлаа сайн байдаг гэсэн. Одоо л яг чин сэтгэлээсээ сайн байхаа амар гоё зүйл юм байна. Сайн байсандаа би хизээж харамсмааргүй байна гэж боддог болсон. Энэ бол тэгэл жоохон цаг хугацаа л авах хэрэгтэй тий. Тийм тэгээд нөгөө сайн охины дүр гэж чамаа хэлсэн чинь нэрэл яг бид нар арай жоохон бахтай ч юм уу арай залуухан бахтай гэдэг ч юм уу ер нь ингээд нөгөө юмыг үнэл хүнлэмж юм сайн муу гэдгээр үнэлэгдэж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хизээ сайн охины сайн хүний дүрээс гарах үе нэрдэг вэ гэхээр одоо би ингээ эргээ бодохоор яг өөрийгөө жинхнээсээ ойлгохыг яг өөрийгөө жинхнээсээ олъё гэсэн цагаас эхлээл сайн гэдэг хэмжүүр нь урд нь өөрийнх нь ихтэй байдлыг хэмждэг байсан бол за сайн байх нь бас тийм чухал биш юм байна. Хамгийн гол нь би яг өөрийнхөө амьдрах нь айгүй чухал юм байна гэдгийг ойлгоод өөрийгөө олох гэж хүн ингээ хайж эхлэхээрээ нөгөө сайн гэдэг тодорхойлолтуудыг өөрийнхөө амьдралаас авч хаяад тэг өөрийгөө жинхнээсээ нээж эхэлдэг юм шүү. Тэгээд эхлэхээр нөгөө за сайн муу гэхээс илүү эн чинь би л амьдарч байгаа юм байна гэдэг нөгөө муухай ч гэсэн сөрөг зүйлүүдэд хүлээн зөвшөөрч эхэлт юм болов. Тэгэхээр ер нь энэ захаа явуулж байгаа одоо саний охинд бол амар ингээд хүмүүсийн төлөө байгаа л сайн гэдэг тодорхойлолт бол угаасаа л тэртээ тэргүү чамаа хин бэ
гэдгийг чинь баталж магадгүй чи яг өөрийнхөө хинбэ гэдгийг илүү ойлгохын тулд одооноос эхэлж заримдаа чамайг үнэлэхгүй байгаа, чамайг хайрлахгүй байгаа хүмүүсийг зоригтойгоор магадгүй одоо амьдралаасаа гарах тийм зоригтой байгаад тэг өөрийнхөө төлөө ер нь байсан цагаас эхлээд хүн нэг их буруутахгүй дээ. Өөрийнхөө төлөө байна гэхэр хүмүүс амиа хичээнэ гэж боддог. Гүү мэдээж нэгэн л ингээ сайн зүйлийг хүн хийгээд өссөн болвол хизэж одоо муу хүн болж хуурна гэж бол байхгүй гэж би бол итгэдэг. Тэгэхээр яг өөрийнхөө төлөө байснараа шууд амиа хичээж байгаа гэсэн үг биш. Тэртээ тэр чинь сайн чанар чинь дотор чинь мөн чанар чинь байгаа. Тэгээ угаасаа хүмүүсийг гомдоох үе гэж одоо хүн болгонтэй харьцах чинь өөрөө буцаад өөртөө амар хэцүү шүү дээ. Тэгэд нөгөө тэр хүмүүс гомдж л хэвэл тэгэл хүн угаасаа гомдол гомдно л үсттэй. Тэг ямар хамаа тий. Би бол хийж л боддог. Миний энэ байгаа байдал санаатайгаар чамайг гомдоогоогүй. Хэрвээ миний байгаа байдал чамаа ингээд үнэхээр ингээд хэцүү байдалд оруулаад тэгэл уучлаарай. Одоо тэгээд яах вэ? Би угаасаа юм хүн байна. За дараагийн цахиагаа уншия. Hi mates. Бид нүүдлийн иргэншлээ суурин иргэншил рүү цөөхөн хэсэг заада талан шилжээд аль үшээ 100 жилийг ардаа орхижээ. Вау. Ямарлагч тий. Бидний өвөө эмээ аав ээж гэхдээ миний өвөө эмээ аав ээж бүгд хөдөөнийх л тоо. Энэ ч утгаараа миний аав ээж өвөө эмээ нүүдлийн соёл иргэншлээ дагаад хөдөөний зан заншлаараа хүнд сайн сайхан хандах, сайн сайхныг бодох, өрөөх хүн хүндээ үнэнч байх, чин сэтгэлээсээ харилцах, сайхан сэтгэлтэй байх, яг л байгаараа байх гэд бүхий л зүйлийг өвлүүлсэн юм шиг. Гэтэл энэ маань эргээд надад чин сайхан хүнийг олоход дэндүү хөнгөн, энгийн муу санаалахгүй хүнд амархан байх, хүнийг өөршгөө бодох сэтгүүг суулгажээ. Тэр ч утгаараа энэ хорвоогийн таагүй бүхий л зүйлтэй учирч явандаа. Хамгийн сүүлд миний эцсийн найдвар болох хүнд итгэх ийм түүнээс улбалаад ундарч байх ёстой зүйл үрд үгүй боллоо. Би одоо эмэгтэй хүнд итгэхгүй байна. Цаашдаач итгэхгүй байхаа гинэ. Эмэгтэй хүнээс солилцсон юм уу тий? Амар гоё нөгөө нэг зохиол шиг хэллээ тий. Нүүдлийн иргэншлээ суур иргэншлөө шидэлж. Тийм. Ер нь бол нөгөө нэг өвөө эмээ нараас итгэхдээ яг зөв хүн бай, сайн хүн бай. Сая яг л ярьсан шиг юм болчихлоо л та. Тэгээд өөрөө сайн хүн байгаад ахаар сайн хүн алдахгүй байна уу? Өөрөө сайн гоё хүн байгаад ахаар үнэн ч сайн хүн алдахгүй. Тэгээд одоо хүн дахиж итгэж чадахгүй. Яг нөгөө эвдрээгүй л байна гэж би харж байна. Тийм эвдрээгүй одоо нэг эвдэрсэн гэхээр арай нэг юмыг ингээд нэг юм сайн мууг нь үзээд яг өөртөө ямар эмхтэй хүн хэрэгтэй гэдгийг илүү их тодорхойлоод ойлгоцсон нэг юм туршлагатай байдаг шүү дээ. Тэгэнгүүт яг тэрийг мэдэхгүйгээр яг бүх зүйлийг амар сайн сайхан гэдэг тэтэрхий итгээд яг өөрөө яг юу хүсэж байгааг илүү сайн ойлгоогүй байгаас болоод магадгүй мэдээж олон эмхтэй хүн учрна. Тэгээд тэр болгон дээр дандаа сайхан чамд таарсан тийм төгс гоё эмхтэй бас очихгүй байх тохиолдол зөндөө байгаа ш. Тэгэхээр итгэлээ бити алдаарай. Тухайн цаг мөчтөө л болоогүй байх гэж бодож юм. Тэгээд эмхтэй хүн болгон муу хүн гэсэн үг биш гэдэг шиг амар төрөөчийн дугаар дээр эмхтэй хүнийг амар дийсэн эмхтэй хүнийг өмөр яах вэ? Энийг яаж гоёор ойлгох оо гэж. Цаашдаа ч гэтээ үнэхээр амар эмхтэйчүүд байдгаа тий. Байдаг үсттэй. Бага. Амар гэтээ нэр үнэхээр ихнээсээ нөө эрэгтэй хүн одоо ер нь хүн гэдэг талаар эрэгтэй эмхтэй гэхгүй яг хүн гэдэг өнцгөөс нь авч үзээд за ингээ хүн гэдэг өнцгөөс нь авч үзэхээр сайн муугаа хойшлол гарч байгаа байхгүй. Тэгмээд аль нь ч гэсэн эмэгтэй ч гэсэн сайн муу шинжтэй, эрэгтэй ч гэсэн сайн муу шинжтэй. Тэгэнгүүт нөө нэг эрэгтэй хүн амар араатсан шиг муухай зан гаргаад ангууд бид нэр эрэгтэй хүнийг амар чигшээд эмэгтэй хүн ер нь ингээд бас жоохон муухай зан гаргаад ингэнгүүт өө наа чи эмэгтэй хүн штэ гэдэг талаар нас өмөрдөг зүйл нийгэмд амар их ажиглагдаад байгаа гэж харсан. Тийм болохоор одоо юу гоо гэж хэлсэн. Надад яг тийм ер нь одоо ингээд эмэгтэй хүний л зөв гэдэг. Одоо тэгтээ энэ гэр бүллүүд тэгтгүй юу ингээд эмэгтэй хүн ээж ижил зөв гэдэг. Ээжээсээ асуу гэдэг. Нэг ямар нэгэн шийдэл гаргах болсон чи за ээж ижил мэдтэй. Нөгөө олон жилийн нөгөө амжилттай гэр бүлүүдээс асуунгууд яг нууц нь юу вэ гэсэн чинь эмэгтэй хүний л зөв. Хитрийнхаа л үгэнд орж өгшөө тий. Тэгдэг тий.
Түүхээ явуулсанд Түүхэд баярлалаа. явуулсанд баярлалаа. Тэгээд яг хуу тухайн цаг мөчтөө болоогүй учраас нэг тийм асуудлууд үүссэн байж болно. Ахиж хизээч хүнд итгэхгүй гэж бити тийж үрсэ бодор. Тэр энэ зүйлийг зүгээр над талханаасаа бүр шууд ингээд аваад хаях хэрэгтэй. Хүнд итгэхгүй ингэж энэ нийгэмд ер нь хорвоо ертөнцид амьдрна гэдэг чинь хасар утга учиргүй л амьдрал гэж би бол хавьда бодож байгаа байхгүй. За дараагийн түүхэн нь штэ дараагийн авалсан өсвөр насны охтуудтай амар ингэж холбогдож байна. Өсвөр насны талаар. За сайн байцгаана уу? Би одоо 13 настай. 6 дугаар ангид байхдаа ангийнхаа нийлээд охтуудтай нийлж хамт дугууланд явдаг байсан. Тэгээд 7 дугаар ангидаа би хувийн сургууль руу шилжээд гой найзуудтай болсон. Даанч хувийн асуудлаас болоод хуучин сургууль руугаа буцахаас өөр аргагүй болсон. Хавар буцаа сургуультай очсон чи найзалдаг байсан охтуудаас нэг нь ч надтай дуураагүй. Тэгээд би гайхаа за анзаараагүй юм байлгүй дээ гэж одоо тоогоогүй. 5 дугаар ангиас хойш найзалсан сайн найз маань л тоосон. Тэгээ бүр хэдэн сар өнгөрсөн зунжангаа хамт байсан найз маань бас надтай нийлдэг байсан охтуудтай нэг фракц болоод ер нь л жоохон тийм юм байсан. За ер нь бид нар өсвөр насны дээр ярьж байгаа юм чи найзлах сонирхол нь өөрчлөгдсөн мэт гэж одоо тархисан. Зам болж хичээлж амраад би Японд ядаг ихчдэр аяллаар очсон. 10 сард Монголдо ирээд 1 сарын чөлөөтэй жагаад хичээлдээ очсон чи бас л хэвээрээ дуурахгүйсэн. Тэгээд одоо болохоор би ганцаархнаа уурч зугаад бусад охтууд ард инээлтэл тоглоол засварлагаар гарчгүйгээл тэгээд жоохон ганцаарддаг. Ядж хахад нүүрэн дээр их юм гараад хүний өдөөс харж чадахгүй өөртөө итгэлгүй болцсон. Өмнө нь галц охтой хөөхөн охин байсан бол одоо утас ухаал юу ч хэмээргүй хөвтөд амар. Аав ээжтэйг бол чөлөөтэй харьцдаг. Дотно гэхдээ олон сургаалт уулын тоглолтууданд оролцдог. Ирч хүчтэй байсан охин нь тийм болчоор ямар л алиг байх вэ? Яаж энэ байдлаасаа гарах уу цэвэрхэн арьстай, цоглог, бустай найз, хөрхөн охин баймаар юм. Ямар ч их юм бичдэгтэй гинэ. Яа энэ охины түүхийг унсан чи би бүр яг миний өсвөр нас санаанд орчлоо. Би яа ингэсэн аахгүй юу? Би өсвөр наснда тэр хасныг 7 дугаар ангид анги руу шилждэг жил байлоо та. Тэгээд би нөгөө нэг би чи ер нь нөгөө нэлээ хурц аштай жоохон юм mean girl-с ахгүй амжилттай. Scorpions тий. Тэгээд жоохон mean талтай охин байсан ахгүй. Тэгээд нөгөө бүх найзуудаа ингэж одоо юу гэдэг фракцлж ингэж бацдаг. Тэнгүүд манай фракцийнхаа одоо ингэж юм байгаа. Тэнгүүд ингэж би тэр найзуудаагаа ингэж за чи тэрийнхээ энийг хий гэж ч юм уу тэгж ингэж амар захирч хэлдэг байсан ахгүй тэр үедээ. Тэрийг болохоор өөрөө ингэж амар гоё гэж бод, амар кул гэж боддог. Тэгээд гисэн чинь нэг өдөр ингээ манай найзууд ер нь л ингээд амар надаас ингээд баабагаар хүн дээр бол худлаа хараал ингээл ингээл тараал бид нар ингээ хамт идэг байсан бол тараал ингээл за сэлээ бид нар өөр газар л явлаа. Эсвэл бид нар гаргасан юм шүү. Тийм бослог гаргасан харин тийм. Би ингээд тараад ингээд яадаг ус чи тараад ингээд бид нар өөр газар л явлаа, өөр тийшээ явлаа марлаа гэ бүгдрээ тэгдэг заяа. Тэгээ би чи ингээд нэг юм анзаарч хэлж байгаас бид нар яг юу сэддэг. Яг яагаад вэ? Гэт ихсэн чинь натаа найзлага болцсон. Бүгдээрээ заяа. Тэгээд өгсөн юм шүү дээ. Тийм, тэнгууд би нөгөө нэг ийм амар ийм одоо юу гэх юм жоохон би чинь тэр үедээ жоохон амар ийм ирч хүчтэй ийм одоо бүх зүйлээ ингэж жоохон байлдан дагуулдаг энэ төрлийн охин байсан байхгүй юу. Тэг ингээд надтай ингээд найзууд маань ингээд найзлахгүй за болимэлээ гэд ихсэн чи би бүр ингээд шууд ийм татгшоогоо юм сонио. Яг энэ охины түүх шүү. Яа энэ охины түүх юмсан чи би бүр яг миний тэр өсвөр наснуудад харагдчих. Би бүр шууд ингээд татгшоо болцсон заяа. Тэгээд би бүр амар таргалсан, нүдний шил зүүж эхэлсэн. Ингээд амар юм галцаа цогтой ингээд л бүр амар гоё юм өөдрөг тийм охин байсан чинь ерөөсө тийм байха болцсон. Тэгээд би бүр асар өөртөө итгэлгүй зүгээр бараг л арьс марс ч гэсэн тэр үед амар боллоо, амар таргалал. Амар мухайлсан. Тэгээд тэр үеэс миний бүр ингээд хизээч бараг босож ирэхгүй гэж бодож байсан тэр нөө сэтгэл готрлын үе эхэлсэн байхгүй. Яагаад гэвэл энэ өсвөр наснд чинь найзууд амар чухал. Амар чухал шүү дээ. Тийм бүр ингээд амьдралын нөгөө нэг бараг юу байгаа байхгүй. Гол тий, гол зүйл нь найзууд. Тэнгүүд найзууд чинь чамайг нийлж ингэж хаяад одоо ерөөхдөө бол энэ бол надад хувьд бол би яг тэр үеийг бол бүлийг гэж хардаг. Тэгэд бүр ангиараа надтай ерөөсөө юм дуурахгүй болцсон. Бодоод үзтээ ингээд амар юм байсан охинтой чинь нэг л өдөр чи бид нартай ингэж харьцдаг. Одоо бид нар чамтай харьцахгүй найзлахаа болиг ингэдэ шууд ингээд намайг хайчиж байгаа байхгүй. Тэгээ тэр үед бүр өстэй ёо миний амьдралыг дууссан юм шиг. Би бүр ингээд өдөр шөнөгүй уйлаад
Тэгээ нөгөө нэг тэгэд эндээс юу эхэлдэг вэ гэхээр өөртөө итгэлгүй байдал. Амар өөртөө итгэлгүй. Шууд нөгөө нэг амар гоё өөртөө итгэлтээс охин чинь буцаж өөртөө итгэлгүй болоод тэгээд тэрнээс бас ахин нэг юу саллаж гардаг ихээр хүнд таалагдах хүсэл. Би ийм зүйл хийгээд хүмүүс намайг ингээ бараг бүлээдэг. Ингээд намайг ингээ практис хасдаг ч юм уу, найзлага байлдаг ч юм уу, ангаараа намайг ингээ бүлээддэг болцсон байх үед би хинт чамаагүй таалагдмаар байгаа байхгүй. Би юу ч чамаагүй хийсэн. Тэгээ би бараг ингээд бараг хүнд ингээд чихэрнээсээ хуваад гэсэн хүн чинь чи чихэр идэх үү? Яа. Чи ингээрээ нөөсөл ингээд манай гэрт очиж гоё компьютер тоглох уу гэл нөгөө нэг хүмүүсийг ингээд өөртөө татгалаар өрөвдөлтэй. Тэгээд тэгсээр хагаад энэ нөгөө нэг сэтгэхүй маань надад үлдэнгүүдээ би нөгөө нэг хүнд таалагдахын тулд бараг юу ч хамаагүй гэдэг болсон. Жихээс хэлэн биш. Зөвхөн би хүнд таалагдахын тулд хүнтэй жоохон хамт байхын тулд найзлахын тулд бүр юу ч хамаагүй гэдэг болсон. Яа тэгээд яг ийм юм болт юм аа өсвөр наснд. Тэгээ энийг бол ерөөсөө надаас салахгүй нилээ ер нь амар хэцүү явж байгаад. Одоо ийм үед л ерөөсөө ингэж чи асуудал биш шүү л гэж хэлбэр. Миний бодлоор. Чи ерөөсөө асуудал биш. Наад хүмүүс чинь чамтай найзлах бол тэр л үсттэй. Яг тэр үед надад ингэж хэлдэг хүн байгаагүй байхгүй. Би л өөрийгөө асуудал гэж бодож байсан байхгүй тэр үед. Би л болтгоо, би л юм байна гэл өөрийгөө амар буруутгал, өөрийгөө хүчээр хэлээл. Тэгсэн чи одоо ингэ бодох уу. Одоо бацсан чинь чи асуудал биш ээ. Тэр үеийн сэлэн ч асуудал байгаагүй. Зүгээр л тэр үе чи өөрийнхөө байсан. Тэгээ өөрийнхөө байх үе чинь тэр найзууд ч хүлээн зөвшөөрөөгүй байна. За окей. Тэгээд одоо ингэсэн байгаа хгүй цэрхэн арьстай цоглог бостой найз хөөх охин баймаар байна. Би одоо яг тийм. Би буцаад тийм бол. Чи буцаад уусаа тийм болно. Тий. Уусаа чи буцаад тийм болно. Гол нь чи одоо зүгээр л өөр дээрээ амар сайжлаа сэтгэл зүгээ ингэж амар гоё ялгах хэрэгтэй. Би чи бүр ямар инсекюр байлаа да ёо. Нүдний шилнээс салахгүй. Тэгэл амар юм. Тэгээд угаасаа чи одоо нэг дөнгөж 13 настай идэж юу вэ? Амар жоохон магастай тий. Ахиад чи 5 жилийн дараа 18-тай болсон үедээ бүр үнэхээр гоё хүн болсон байна. Одоо ийм хөрх ухаантай юм бичиж байгаа юм чинь тий. Тэгэхээр ер нь ингээд одоо би эргээд харахаар заяа надаа өсвөр насн дээр ямар нэг байдлаар хэцүү мэдрэмжийг авч ирсэн охтууд таспин төрсэн хана амжилттай байдаг юм шиг санагддаг. Илүү хөрхөн, илүү өөртөө итгэлтэй, илүү их амжилттай явдаг шүү. Тэгэхээр чиний одоо мэдэрч байгаа энэ өвдөлт, чиний одоо энэ мэдэрч байгаа энэ тэ орхигдсон гадуурхалт гэдэг ч юм уу энэ мэдрэмжүүд чинь чамайг ирээдүйд өөрийгөө илүү их хим болгож бүтээх тэр айгуу тийм төгс гоё те. За төгс гэлчлээ. Гэтэл ер нь гоё тийм чиний дээд хэмжээний тийм дүрийг чинь бүтээх тэр үйл явц явагдаж байгаа учраас битээсэн надад. Чи харин ч хурцлагдчихж байгаа. Харин чи илүү гоё байхад бүх тэр нөгөө хүсэл тэмүүлэг чинь тавьж өгч байгаа. Тэрнээс биш анхнаасаа л би гоё гэдэг ойлголтыг угаасаа л мэдээд хандсан хүн бол тэгэл тэр чигтээ явж байгаа нэг мэдхэд мярсан байд юм лээ. Би бол тэгэж харсан. Би ч гэсэн ер нь бол өсвөр наснаасаа яг жоохон өмнө нэлээ амар бүлэд өртдөг ус. Яагаад тэгэхээр амар таргуу хөхтэйсэн. Тэгээд мэдээж илүүдэл жинтэй юм чинь of course тэгэл ер нь бол ямар л байх вэ? Тэгээд тэр нэг юм ерөөсө тийм байхыг хүсэхгүй байсан тэр хүсэл мэдрэмж маань баг өнөөдрийн хүртэл намайг бас хурцлсан ч юм шиг санагддаг. Одоо ерөөсөө ингээл амьдрал дуусчихна гэж бодохгүй юм чи дөнгөж 13 нас шүү дээ. Чи 20 насн дээр за ядаж доор хэж 18 насн дээр ирээд амьдралыг шал өөрөөр хардаг хэл. Шал өөр болно. Тэгэхээр битээ одоо юм нөхцөл байдлаас л гарна. Тэгээд өөрийгөө битээ буруутаг, гоё өөрийнхөө бай. Тэгээ буцаад арьс нарсны асуудлыг бол тээ эмч дээр очиж шийдэж болно. Ингээ шийдэгдэхгүй юусэн ингээ дэлхийн сүрэл биш аахгүй юу? Юу ч тийм шийдэгдэхгүй асуудал биш энэ л ингээ шийдэгдэхээр асуудал. Тийм учраас гоё өөртөө ихтэй агаад ингээл өөр найзтай болдог ч юм уу тий. Сургуулиас өөр найзтай болж болно шүү дээ. Тийм байна. За тэгээ саний захиа улс охин амжилт хүсье. Баярлалаа. Бүр хамаг залуунаас мэдүүлчихлаа гэж байна. За дараагийн түүхийг уншия. За одоо шууд нас өөр чиглэл рүү орж байна. Би одоо 30 настай эмэгтэй. Гадаадд 7 жил байж байгаад сая энэ зүүн Монголд ирсэн. 25 хүртлээр эрэгтэй хүнтэй болцож үзээгүй. Үерхэж үзээгүй ер нь хайр гэдгийг мэдэхгүй ойлгодгоо байсан.
Бид хоёр гадаад танилцсан монгол залуу гинэ. 2019 оны намар тэр нэг залуутай анх танилцаж чатлж уулзаад би шууд уралсан л да. Гэхдээ тэр залуу надад ерөөсөө сайн биш. Тэрийгээс надад хэлдэг байсан. Гэхдээ би өөртөө дурлуур сайн болгож чадна гэж бодсон байсан. Тиймдээш тэр хүний аясаар ир гэхт нь очиж, яв гэхт нь явдаг. Уулзъя гэх үед нь дуртай аргагүй уулздаг байж лээ. Үерхлийн албан ёсны харилцаан жороогүй зүгээр унтдаг сексийн би болохоор тэр хүнээс ямар нэгэн таашаал авч үзээгүй зүгээр л тэр хүнтэй хамт байх гэж очдог байсан юм да гинэ хаалан дотор ицсэн. Заримдаа би тэсгэл алдаад харилцаагаа дуусгая гэхээр нөгөөх маань тгийгээ дуусна. Тэгээд л хэдэн сарын дараа дахиад бичиж ороод ирнэ. Ёо хаалтан дотор playboy байжтэй гинэ. Тэгэх тоолнд би баярлаад нийлдэг байсан. Ийм байдлаар 3 жил боллоо. Хаалтан дотор 3 жил болоход 5 6 удаа салсан бараг 10 удаа уулзсан байх. 10 хүрэхгүй л унтсан гинэ. Сүүлд бит хоёр уулзах нь арай дотн болоод ойртоод ирсэн болохоор би хоёулаа үерхүү гэд асуухад тэр хүн тгий гэсэн. Одоо бодох нь миний сэтгэлийг бодоод бантаад л тгий гэсэн байх гэж боддtiin. Сүүлийн уулзалт дээр үнэхээр санамсаргүй юм болоод би жирэмсэн болцоход баярлаад нөгөө залуутай хэлсэн. Харин тэр хүн энэ удаад ахвалч хоёлаа нас зөндөө байна. Би аав болоход бэлэн биш байна гэсэн. Тэгээд жаахан ам мөрөөсөн. Би хүүхдээ гарган гэж шийдсэн байсан л да. Аавгүй байсан ч гинэ. Хэд хоног нөгөө залуугаа хүлээлээ, харлаа, найдлаа. Хэд хоногийн дараа тэр хүн за хоёлаа энэ хүүхдэд төрүүлье гэхдээ би чамд хайргүй гэсэн л юм бичсэн байж үлээ. Би тухайд үнэхээр хямраад хоолж орхоо байсан. Гэхдээ ажлаа бол юу ч болоогүй юм шиг хийгээд лсэн. Ийм байдалтай бараг 2-7 хоноод би хүүхдээ ахвалахаар шийдсэн дээ. Хид хідэн шалтгаан бодлоосэн. Би хүүхдээр төрөө хийж тэр залууг хажуудаа тогтоомооргүй байсан. Хоёрт гэвэл хэрвээ хүүхдэд төрүүлвэл тэр хүнийг насан туршдаа эрхийг хүлээж хонох юм байна гэж утсан. Гуравт миний хүүхэд гоё автаа бүрэн бүтэн өсөх хайрлуулах хэрэгтэй учраас дараа заавал ирээрээ гэд энэ удаад бууж өгөхөөр шийдсэн. Бас хэдэн жилийн дараа арай сайн хүн гарч ирэх байх гэж бодсон. Дөрөвт би ээжихээ хүн болмааргүй байсан юм аа. Манай ээж аз жаргалгүй хүн л дээ. Хүүхэд гаргасан ч ээжихээ ингэж хариуцлага амьдралд дарлагдмааргүй байсан учраас ахвалсан. 11 сарын 1-нд одоогоос 3 жилийн өмнө энэ үеийг дурсах, бодох маш хэцүү байдаг. Үнэхээр гэмтэй, нүгэлтэй юм шиг санагддаг. Мис ажилбарт орох үед мөнгө болон сэтгэл санааны дэмжлэг тэр хүнээс юу ч байгаагүй. Гадаадад энэ мис ажилбар үнэтэй болохоор ядаж тал төлбөрийн өгөөч гэсэн чинь энэ чинь чиний асуудал. Яагаад би төлөх ёстой юм гэж хэлж илээ. Тэр хүнээс өөр юу ч хүлээгээд нэмэргүй юм байна гэд би блоклоо дахиж харцаагүй. Энэ үнэхээр мөнгөндөө гол асуудал биш шүү. Яа би энийг ойлгож чинь тэр хүнд мөнгө байсан надад ч байсан ядаж намайг хүн гээд жахан ч гэсэн хандсан бол сэтгэл арай өөр байх байсан. Тэр хүний царай дууны өнгийг би мартаж байгаа ч харин үнэр нь надад тод санагддаг одоо хүртэл. Би өөртөө хамгийн их дургуй хүрээд байгаа зүйл бол одоо хүртэл тэр хүнийг ирээд уучлалт гуйх байх гэж хүлээдэг. Би одоо л амьдралаас юу ч хүсэхгүй байна, гой сайхныг мэдэрч чадахгүй байна, залхаж байна. Ингээд тэр чигтээ унтаад өгмөрсөн найтах юм. Сэтгэл зүйч дээр очиж уулзаад ахиж очмооргүй санагдаагүй. Им бичиж өгсөн тэрийг нь жуугаагүй гинэ. За энэ бүрстэ депред эхэлж шүү. За би энэ дээр яг бүрийн situationship байхыг хүсэж байгаа. Залуутай учирсан байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр чамтай commitment үүсгээд за ер нь бол албан ёсны харилцаа үүсгээд цаашдаа хамт бай гэдэг ирээдүгээ харсан хүн л биш болвол тэр хүнийг би засаж чадна. Би тэр хүнийг өөрчилж чадна гэдэг ч юм уу. Эсвэл би тэр хүнийг ингээд санаа бодлыг өөрчилж чадна гэдэг итгэл найдвар ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд амар их байдаг. I can fix him гэлээ. Тэгээд ямар нэг найдвар байгаа гэж бодож байгаа бодол нь юун дээр харагддаг вэ гэхээр нөгөө уулзъя гэхээр эрэгтэй нь уулзаад идэг. Тэгээ уулзангуудаа секси гэддэг. Тэгээ эрэгтэй нөгөө эрэгтэй нь болохоор секс их бэлэн эмэгтэй хүн байгаа юм чинь нөгөө жинхэнэ эмэгтэйгээ олох хүртлээр тэр эмэгтэйг хажуудаа байлгасан тохиол байдаг. Гэхдээ хизээч тэр эмэгтэйтэй хариуцлага хүлээгээд яг ингээ хамтдаа байгаад яг хайртай биш болохоор явъя гэж боддог. Тэгэхээр яг энэ зүйлийн ялгааг эмэгтэй хүн харахад амар ингээ тухайд өөрөө дурлалцсан харилцсан болоо сохор байдаг. Би тийм айгүй олон өршөөлөгчтэй таарчсан. Тэгээ хүүхдээ ахвална гэдэг бол эмэгтэй хүний амьдрал тохиолдож болохоос хамгийн
хэцүү моментууд байдаг. Одоо ингээд хүүхдтэй болно гэдэг бол ингээд эмэгтэй хүний хувьд одоо бараг л амьдралынх нь амар чухал зорилго байхад тэр зүйл нь амьдрал дээр нь ингээд фейлдээ тэгээд бие махбодороо маш том өвдөлтийг даван туулна гэдэг маань тухайн үедээ магадгүй зарим эмэгтэй хүмүүс ингээд анзаарахгүй нэг их сүртэй зүйл хийхгүй байгаа юм шиг ингээд болоод өнгөрчдөг процесс байгаа байхгүй. Тэгээд тэр зүйлийг дараа нь ингээд эмэгтэй хүн бодохоор амар том шархалцсан, амар том хүнд туссан байдаг гэдгийг дараа нь ойлгодог. Тэгээд ер нь бол ингээд ядаж эрэгтэй хүмүүс хариуцлагатайгаар эмэгтэй хүний жирэмсэн болгосон бол ядаж тэр хүүхд мөхт ахуулах тэр мөнгө төгрөг өгч ядаж тий хайртай байгаад хариуцлага хүлээж чаддгүй маа гэхэд ядаж хамттай хариуцлагыг үүрээд мөнгө төгрөгөн дээр заавал тэрэн дээр бүр нэхэд чамаагүй өөрийг нь хуваагасаа л гэж боддоо шүү дээ. Тэр чинь ганцаараа жирэмсэлсэн юм шиг тий. Тэр бол амар шудраг болсон гэдэг чинь. Надад ч ихсэн. Ингээд та нар болдгоо байхгүй юу гэж басан. За уучлаарай. Ингээд та нар болдгоо юм шүү гэж бас. Энэ угаас амар хүнд сэдв байна уу? Миний мэдхгүй сэдв байна уу? Надад л яг ингээд зүгээр хөндлөнгөөс ингээд сонсоод яаж хаад тэр хүн энэ одоо их эмэгтэй хүний ингээд зал нь бол яг мэддэг. Situationship ч амар хэцүү шүү дээ. Тэг хаах гэдэг нь мэддэггүй ингээл яг official ч болохгүй мөртлөө зүгээр л ингээл тэр хүний ингээл тэ дуудаал дууцууд нь очоод анхнаасаа л ер нь official биш хүнтэй бити ер нь болцож үерхэж өөрийгөө хэцүү байдалд оруулаарэ л гэж бодож байна. Асар хэцүү. Тэгээд нөгөө сексиг эмэгтэй хүн хайр гэж боддог хамгийн том өндөрлөл байгаа даа. Эмэгтэй хүн яг эмэгтэй хүн ингээд нөгөө сексиг яг хайрын үн цэнтэй давхар ингээд холбож үзээд тэг өөрийнхөө биеийг өгөнгөтэй би ингээд энэ хүн эрэгтэй хүнд хайрлаж болох хамгийн дээд хязгаараа өгчлээ гэж бодож байхад эрэгтэй хүн бол сексиг зүгээр секс гэж бодоод явж идэг нь хамгийн том өндөрлөлтэй. Тэгэхээр одоо жишээ нь сонсож байгаа охтууд тэгээд эмэгтэйчүүд байх юм бол сексэр бити тухайн харилцаа хэмжээрээ одоо би ингээд нэгэнд секс хийсэн учраас энэ хүн надад хайртай бит хоёр ингээ уулзаа секс хийгээд учраас надад хайртай ч гэдэг юм. Энэ шал өөр ойлголт байдаг. Гэхдээ эмэгтэй хоёр хүн шал өөр ойлголт байгаа юм тий. Тийм. Эмэгтэй хүн илүү жоохон ингээд яалаа юм л та. Тэгээ эмэгтэй хүн нөгөө сексийн таашаалаас илүү бас нөгөө сексээр дамжуулж өөрийгөө хайрлаж гин гэдэг мэдрэмж амар бас аваад идэг. Ялангуяа өөрөө дурлцсан болвол тэгэхээр энэ зүйлийн ингээд айгуу сайн хязгаарыг бариад тэгээд үнэхээр чамааг ирээдүй худлаач исэн үнэн ч исэн ч гэсэн ядаж ирээдүй салах байсан ч үгүй байсан ч гэсэн ирээдүйг чамд амлаж өгж байгаа ядаж залууг сонгооч. Тэр нь бүтлгүүцсэн ч гэсэн хамаагүй тэр бол харилцааны явсаж чадахгүй гэж болно те. Гэтэ ирээдүйг амлаж байгаа эрэгтэй хүнтэй ядаж харилцаа үүсгээд ирээдүйг харахгүй байгаа эрэгтэй хүнтэй бол ер нь бол худлаа та. Тийм. Энэ астагтай амар ухаалаг эмэгтэй юм л да. Нэгт ингээд хүүхдэрээ төрөө байж тэр залууг хажуудаа тогтов. Нөгөө нэг хүмүүс ингээд хүүхдийг гаргачвал би тэр хүнийг өөрчилж чадах юм байна гэдэг бас бодолтой байдаг тий. За хүүхд нь гарчвал энэ залуу би бас юм кейс амрал мэднэ. Хүүхд нь гарчвал ууртай залуу уург болох байх. Хүүхд нь гарчвал над руу ингэж орилж дайрдаг эсвэл ингээд писэ тоглолтог ч юм уу тий. Гадуур ингэж ууж иддэг, шооддаг тэр залууг би өөрчилж чадах байх. Яагаад гэвэл энэ чинь хүүхэд нь гингүүд эмэгтэй хүн нөгөө нэг хүүхэд гэдэг зүйлийг амар юм том гоё тэ зүйлээр хүлээж авангууд эрэгтэй хүний хувьд биш. Зарим эрэгтэй хүний хувьд шүү. Тийм зүйл биш байгаа байхгүй. Тэнгүүд энэ хүн болохоор би хүүхдэрээ төрөв барьж тэр залууг хажуудаа тогтооморгүй байсан. Угаасаа тогтохгүй. Тий. Анханасаа тийм л бол ахиж хүүхдэр юусаа тогтохгүй зүтэй. Тэнгүүд хоёрт болохоор хэрвээ хүүхдэд төрүүлчихвэл тэр хүний насан туршдаа эрхийг хүлээнэ гэж байгаа юм. Яг үнэ. За тогтоохгүй ч гэсэн за ингээ хүүхдэд төрүүлчихвэл дахиад наавны зэрэг бол гэл. Одоо ер нь Монголд ийм кейс амар их болчихжээ тий. Ер нь ингэж эрэгтэй хүн нь орхиж авдаг, эрэгтэй хүн бэд тоглолдог, нөхөр нь орхиж авч ингэдэг гэл. Тэгээд яг нөгөө эрэгтэй хүнийг дандаа л хоёлоо буруутгсан өнгө аястай байгаа юм шиг сонсогдоод байгаа. Үнэхээр энэ дээр харамсалтай одоо яагаад тэгэхээр хохирж байгаа илүү их нэг хохирлыг аваад байгаа нь эмэгтэй хүн. Яагаад тэр нэг эмэгтэй хүн хүүхэд гаргаад үлддэг учраас тэнд эмэгтэй хүний үүрэг хариуцлага биеэр мэдэрч байгаа зовлон хизээч эрэгтэй хүн биеэрээ хүүхдийг гаргаж байгаа тэр их өвдөлт зовлон биеэрээ туулж өнгөрдгөө учраас
магадгүй хүүхдээ оллоод хүүхдээ ахууллаа гэхэд бас тэр их амар өвдөлтийг эрэгтэй хүн мэдэрдэггүй. Эрэгтэй хүний амсаж болох зүйл бол зүгээр эмэгтэй хүний дандаа мэдрэх боломжтой. За надад хайргүй байна, намайг хаяа авчлаа, намайг хуурчлаа гэдэг л сэтгэлийн зовлон мэдрээд байгаа боловч давхар нөгөө айгүй их ачааллыг одоо шинэ эмэгтэй тий аав за яг уучлаарай. Гэтэ эрэгтэй хүн бол ингээд эрэгтэй одоо хүүхдээ ингээд төрөнгөт шууд хөхүүлэх боломжгүй те хүүхдээ шууд өөрөөсөө ингрээсээ зүгээд ингээд байнга хажууд нь байх боломжгүй байдаг учраас эмэгтэй хүмүүс тэгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд үлддэг учраас эмэгтэй хүн хүүхдээ заавал ингээд аваад үлддэг учраас ингээд нөгөө шудраг бас нөхцөл байдал дандаа хохирж үлддэг учраас эрэгтэй хүнээс илүү их юмыг шаардах хэрэгтэй юм шиг харагдаад идэг. Тэг эрэгтэй хүн илүү хариуцлага өрөх хэрэгтэй юм шиг яа тэгэхээр тийм энэ бол нөгөө эрэгтэй эмэгтэйгээ шудраг бас угаасаа юм өгдөл байгаад байгаа юм. Тийм ээ. Тийм болсон байна. Өөр одоо ийм зүйлүүд ер нь хосын амьдрал гэдэг чи ямар ч эдрээтэй юм битээ гэж бас тийм. Харин тийм. Тэгэл одоо энэ нэг ийм situationship байна, араар тавилтаа, эсвэл бол тэгэл нэг юм би биндээ угаасаа ингээл хайртай ч гэсэн итгэж чадахгүй байдлаасаа болоод өмнөх шархаасаа болоод ингээл итгэж чадахгүй гэл амар олон асуудлууд байгаа ч гэсэн эцсийн дүндээ анхнаасаа л бүх зүйлийг амар сайн тодорхой л байх хэрэгтэй юм бэл. Тодорхой гэдэг нь ингээд нээлттэйгэр ингээд шууд эсвэл ингээд асуудал гарч ирлээ гэж бодоход шууд тэр доор нь хэлдэг тий. Удаан бодоод явахгүйгээр. Тэр анхнаас нь ингээд бүх зүйлийг амар сайн нээлттэй орхиод яг юу мэдэрч ийн, яг юунаас айдیں, яг юун дээр ингээ асуудал үүсэж байгаа юм, яг юуг би ингээ чадахгүй байгаад байгаа юм. Яг одоо миний ингээ магадгүй урдны харилцаанаас ч юм урдны амьдралын ингээ сэтгэлийн ингээ асуудлаас болоод ингээ чадахгүй байгаад байгаа зүйлүүд маань яг юу байгаа гэдгийг нээлттэйгээр ингээд ярилцахад нөгөө маань хэрэг хүлээж авахгүй байх юм бол хоёр харилцаа цаашдаа бүтэхгүй л гэсэн. Ягаад тэгэхээр чиний сэтгэлийн тэр шарах давж чадахгүй байгаа магадгүй зүйл чинь энэ харилцаанд ямар нэг байдлаар тодорхойгүй байдлаар нөлөөлөх байхгүй. Тэгэхээр тэр нөлөөллийг магадгүй ингээд ийм байгаад байгаа учраас ийм байна гэдгээ нөгөө хүндээ хэлээд илэрхийлээд аль алиндаа нээлттэй хагаад болноо бүтнэ гэд аль аль нь шийдэх гээд даван туулах гэж хамтдаа ячих юм бол бараг тэр ингэж даван туулна гэдэг бодлороо тэр хүн идэгрээд тэгээд илүү их цаашдаа яах ёстой вэ гэдгээ тодорхой байдлаар ер нь бол ингээ хосын харилцаа илүү амжилттай явт юм болов уу гэж хараад байгаа. Тэгээд нэг бол юу ч мэдэхгүй байжгаад суу. Эсвэл юм мэдээд ингээ сэтгэлийн шарах авцсан бол одоо тэгэл хамгийн тодорхой байдлаар нээлттэй харилцаад тэр зүйл нь болохгүй байх юм бол маш урт хугацаанд тэр зүйлээсээ бол тэггүй л нэг юм ихтгэл найдвар хүлээгээл инх болов тийх болов гэж нөгөө хүний тэр хүний засч чаднаа гэлээ. Тийм засч чаднаа эсвэл аваад ингээ хийгээл амар хэм бодвол ингээл ах юм бол ер нь бол айгүй хэцүү. Тийм. Манай нөгөө би өдөр нөгөө найзтай хуцаар ирчихсэн чинь тэгсэн ахгүй манай найз эрэгтэй найз. Тэгээ би найзаас асуусан ахгүй. Ер нь энэ хосын харилцаа ер нь ямар ах хэвтэй эрэгтэй талаас чи юу гэж бодож байна? Хосууд ер нь яг ямар ах хэвтэй гэсэн чи манай найз. Хамтрагч л ах хэвтэй гэж хэлсэн амар таалагдсан. Сэлээ ер нь энэ хосын харилцаанд чи хүмүүс хамтрагч л ах хэвтэй. Тэрнээс шул нэг нь яг бүх зүйлээ хийгээл яг манай найз хэлж байгаа хгүй би ингээд найз X-ийг ирэхэд ингээд өдөр алга хоол хийцэн байдаг тийм манай X ерөөсөө хоол хийж ингэж мэдхгүй тэгэл би өдөр алга хоолыг хийгээл дандаа л би хоол хийдэг гэл дандаа л би ямар нэгэн зүйлийг хийцэн байдаг ерөөсөө хамтрагч ш одоо нөгөө тэр хүний өргөөд авцсан юм шиг тэр хүнийг нэг кэр хийгээд тэг хүүхэд өргөөд авцсан юм шиг тэр надаа бүр ингэж би бүр тийм байна гэж яг бааш би яг өмнө нь ингээл мэдтэй штэ за ер нь ингээл хос гэдэг чинь хамтдаа бүх зүйлийг хийх хэрэгтэй гингүүд хамтрагч партнер гэд хамтрагч явах хэрэгтэй гэд ирэхээр бүр шал өөр үнцэг гарч ирж байгаа хгүй нэрэл хамтрагч явах хэрэгтэй юм. Нэг зүйлийг хийгээд ганцаараа би хийж чадахгүй зүйлээ хостойгоо илүү сайн хийдэг юм. Тэгээ хамтрагч явах хэрэгтэй гэд хэлэнгүүд би нэрэл хос арилцаж ер нь тийм байх хэрэгтэй юм байна да гэж бодлоо бас. Энэ бол ер нь амар том сэдв юм аа. Хүн болго өөрөө өөрийнхөө туулж байгаа. Тэгээ өөрөө өөрийнхөө мэдрэмжээр өөрөө өөрийнхөө туршлагаар туулж байгаа. Тэгээд маш том сэдв байна. За тэгээд яг энэ хүү подкастыг сонсож байгаа чиний хувьд магадгүй маш хэцүү харилцааг ингээд даван туулж байгаа. Эсвэл маш ганцаардаад магадгүй хин нэгнээс авсан сэтгэлийн шарах ингээд байгаа болвол энэ бүх зүйлийг эзэн нэгэн цаг заавал давна.
Тэгээд илүү их сайн сайхан зүйл, илүү сайн сайхан харилцаа байдагт гэдэг итгээрээ. Тэгээд магадгүй ингээд сэтгэл 100% хэцүү байгаа энэ мэдрэмжүүд эзэн нэгэн цагт энийг ингээд даван туулж явах явцад бол амьдрал дандаа гоё эерэг зүйлүүд, дандаа гоё зүйл тохиолдно гэдэгт итгээд явж байхад угаасаа тийм байлдаг. Ялангуяа ингээд дандаа л болохгүй байх, бүтэхгүй байх гэл ингээд бодож байхад дандаа ийм муухай зүйл болохгүйгээр сайхан тийм харилцаа бас ирэх цагна гэж байдаг. Тэгэхээр ингээд нөгөө бит хоёрын ярьж байгаа түүхүүд маань дандаа гунигтай байгаа ч гэсэн бит хоёрын ярьж байгаа та нарт өгөх гээд байгаа мессеж бол илүү эерэг тал руу чиглүүлээд илүү тайвшруулыг мэдрээд илүү бас сайн сайхан зүйл байгаа гэдэгт итгэхэд бас ингээд туслахаар бит хоёр ингээд ярьж байгаа гэдгийг бас хүлээж аваад тэгээд бит хоёртай дандаа хамт байгаарай гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн дугаарт маш их баярлалаа. Захиагаа явуулсан хүмүүст баярлалаа. Тэгээд бараг ингээд ер нь аль жоохон бүхтэлд амар талархалтай л юм л та. Ингээд нэг одоо ийм нөхцөл байдлыг одоо жишээ нь би нэг өсвөр насны охины нөхцөл байдлыг өөр дээр мэдэрч байгаа шүү дээ. Тэнгүүд ийм зүйлээс мэдэрч байгаа өөр зөндөө хүн байгаа мэн гэдгийг би ойлгож байгаа байхгүй юу. Би ганцаараа энэ зүйлийг мэдрээгүй байсан юм. Би ганцаараа өсвөр насндаа тийм зүйл мэдрээгүй юм байна гэж бодонгод одоо сонсож байгаа хүмүүст ч гэсэн яг өсвөр наснда тийм зүйл мэдэрч байгаа хүн байвал яах юм бэ? Тийм. Эсвэл мэдэрч байсан одоо нас биед хүрсэн эмэгтэй хүн байхаа үсэхгүй юм байна. Тийм болохоор ингээд хүмүүсийн явуулж байгаа түүх болго ямар нэгэн байдлаар хэн нэгний амьдрал тохиолдож байсан эсвэл тохиолдох боломжтой зүйлүүд юм байна. Тэгэд явуулсан бүх хүмүүстээ баярлалаа. За өнөөдрийн дугаартай хамт байсан та нартай баярлалаа. Хайртай шүү. Баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараар уулзцгаая.